Америк нэгдсэн улсын санаачилгаар энх тайвны зөвлөл байгуулагдлаа. Давас 2026 чуулганы үеэр Дональд Трамп газын зар улсыг сэргээн босгох төлөвлөгөөг танилцуулжээ. Украины дайны дараах аюулгүй байдлын баталгааны асуудлаар талууд тохиролцоонд хүрчээ. Польш улс хүйтэн дайнаас хойш Тэнгисийн цэргийн флотын хамгийн том шинжилгээг хийж байна. Барамтраг азагштай Тэнгэр телевизийн гадаад мэдээний ярианы тайм хөтөлбөр эхэлж байна. Бид өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээллээс таймлан хүргэнэ. За өчигдөр дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Давос хатны Америк ерөнхийлөгч Дональд Трамп нэгдсэн үндэсний байгууллагыг орлож магадгүй гэж хэлсэн олон улсын байгууллага болох энхийн зөвлөлийг албан ёсоор байгуулагдсан гэдгийг зарлаж гарын үсэг зөрөх ёслолыг зохион байгуулсан байна. Зарим сануулгад энэхүү энхийн зөвлөлийг байгуулахыг өнгөрсөн 11-р сард нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл тэмцсэн байдаг. Гэхдээ тухайн үед энэхүү зөвлөлийг газын зар улсын дахин сэргээн босголтыг хянах зорилгоор байгуулна гэж байсан боловч энэхүү одоо чиг үүрэг нь эрсдэлж дэлхийд даяарх доктортой байдал зөрчил мөргөлдөөнийг зохицуулах өргөн хүрээний бүрэн эрхтэй олон улсын байгууллага болохоор төлөвлөгдөж байгаа юм байна. Тухайлбал NBC News-ийн баталснаар зөвлөлийн одоогийн дүрмд газын зар улсын талаарх шууд дурдсан заалт байхгүй, харин зөрчилдөөнд өртсөн эсвэл өртөх аюултай бүс нутагт доктортой байдлыг дэмжих, хууль ёсны бөгөөд найдвартай засаглалыг сэргээх, урт хугацааны их тайвныг баталгаажуулахыг зорьсон шинэ олон улсын байгууллагын өргөн хүрээтэй мандатыг тусгасан байна. За удирдлагын бүтэц гишүүнчлэлийн нөхцөлийн тухайд дүрмд зааснаар Дональд Трамп энэхүү зөвлөлийг даргална. Түүнийг зөвхөн өөрийн хүсэлтээр огцрох, эсвэл гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн нэгэн дугаар гаргасан шийдвэрээр чадамжгүй гэж үзсэн тохиолдолд даргын албан тушаалаас нь чөлөөлөх юм байна. Намын гишүүн улс бүр 3-аас илүүгүй жилийн хугацаатай гишүүншлэлтэй байх ба байнгын гишүүдийн тухайд $1 триллион дээш хувь нэмэр зөвлөлд оруулсан байх шаардлага тавигдаж байгаа. За Давост гарын үсэг зөрөх ёслолын тухайд ёслолд нийтдээ 20 улс оролцсон байна. Эдгээр улс нь голчлон Арабын орнууд, Аз, Өмнөд Африкаас бүрдсэн улсууд байгаа дотор Монгол улс багтаж байгаа. Цагаан ордноос энэ 7 хоногийн ихээр ойролцоогоор 35 улс оролцсноо гэж мэдэгдсэнтэй харьцуулахад нэлээд цөөн баг. Тэгвэл Европын ихэнх удирдагч ёслолд оролцоогүй юм байна. Мөн баруун Европоос зөвхөн Унгар улс л оролцсон байна. Түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын аюулын зөвлөлийн байнгын гишүүд болох Хятад, Франц, Орос, Их Британи одоогоор энэ зөвлөлд оролцоотой байх гэсэн албан ёсоор мэдээлэл өгнө. Оролцоогүй эсэргүүцлээ илэрхийлсэн улсуудын тухайд Канада, Франц, Герман, Итали зэрэг улсууд гарын үсэг зөрөх ёслолд оролцоогүй. Швед, Словен, Норвеги зэрэг улсууд урилгаас шууд татгалцсан байна. Тэдний өгч байгаа тайлбарыг харуул Их Британий гадаад хэргийн сайд Ивет Купер пүрэв гарагт BBC төгсөн ярилцлагада Орос улбаны улсыг энэхүү зөвлөлд урьсан байгаа нь болгоомжлолт төрүүлж байна гэсэн тайлбарыг өгсөн байна. Өөрөөр хэлбэл дайнд оролцож байгаа улсыг энхийн зөвлөлд оролцуулах нь учир дутагдaltaй гэж үзсэн байгаа юм. Кремлийн зүгээс хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт энэхүү бүлэгт нэгдэх урилга авсан юм байна. Саналын бүх нарийн ширийн зүйлсийг судалж байгаа гэсэн хариу өгсөн байна. Пүрэв гарагийн гарын үсэг зөрөх ёслолд Оросын талаас төлөөлөгч харин ирээгүй. Франц улсын тухайд ерөнхийлөгч Эммануэль Макроны хамгийн газар энэ 7 хоногт мэдээлэл гаргаж уг зөвлөлийн дүрм нь зөвхөн газын зар улсын хүрээнээс давж нэгдсэн үндэсний байгууллагын зарчим бүтэцтэй холбоотой ноцтой асуултуудыг хөндөж яана гэж тайлбар өгсөн байна. Нөгөө талд Палестины байр суурийг харвал Палестины ерөнхий сайд Мохаммед Мустафа энхийн зөвлөл, гүйцэтгэх зөвлөл хороодуудтай хамтран ажиллана гэсэн байна. Мөн газын зар улсын сэргээн босголтод анхаарч ажиллахыг хүссэн байна. Өнгөрсөн 7 хоногт цагаан ордон энхийн зөвлөлийн алсын харааг боддоор хэрэгжүүлэх зорилготой үүсгэн байгуулагч гүйцэтгэх зөвлөлийг баталсан. Энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнд Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, мөн ойролт орондын тусгай айлч Стив Виткоф, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер, Их Британий ерөнхий сайд Кир Стармер, Марк Apollo компани гүйцэтгэх захирал Марк Ровен, Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга, мөн аюулгүй байдлын зөвлөх Роберт Габриэл гэх хүмүүс багтсан байна. Энэ асуудалтай холбоотойгоор ямар болгоомжлол үүсэж байгааг харвал энэхүү зөвлөлийг нэгдсэн үндэсний байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болцсошгүй гэж үзэж байгаа талууд байна.
Дональд Трамп гэсэн өөрөө энэ зөвлөл нэгдсэн үндэсний байгууллагыг орлож магадгүй гэж хэлжсэн удаатай. Тэгвэл өчтөр Давосын үеэр тэрээр байр суурь нь харьцангуйтай өөрчлөгдөж нэгдсэн үндэсний байгууллагатай уялдаж ажиллана гэж хэлжээ. Эхийн зөвлөл энэхүү зөвхөн газын зурвас дээр төвлөрөхгүй нь тодорхой болоод байгаатай холбогдуулан газын зурвас орхигдох вэ гэсэн болгоомжлыг үгүйсгэж Америкийн нэгдсэн улс өнөөдөр Давос хотноо дайны улмаас сүйдсэн Палестины нутаг дэвсгэрийг шинээр бүрэн дахин барьж байгуулах зорилготой шинэ Газа гэх төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Танилцуулсан слайдуудад газар дундын тэнгисийн эрэг дагуу сүндэрлэх, олон арван тэнгэр баганцсан байрлал, замун Рафах орчинд байрлах орон сууцны хорооллуудыг дүрсэлсэн байгаа юм. Түүнчлэн 2.1 сая хүн амд зориулсан шинэ орон сууц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бүсүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхийг харуулсан газрын зураг багтсан байна. Эдгээр материалыг энхийн зөвлөлийн гарын үсэг зурах ёслолын үеэр танилцуулсан. Энэ үеэр Дональд Трамп өөрийгөө үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байсан дуршлагатай хүний хувьд хэлэхэд Газад маш их потенциал байгаа гэж харж байгаа гэдгийг хэлсэн байна. Одоогийн байдлаар Газын нутагт 90 мянган тонн сум зэвсэг хаягдсан байгаа гэх тооцоол байна. Өмнө 60 сая тонн нурангыг цэвэрлэх шаардлагатай байна. Нурангаас орд хаш босох ийм зорилгоо биелүүлэх хэсэг тухайд Америк нэгдсэн улсын төлөөлөгч болж байгаа Jared Kushner Хамас бүлэглэл зэвсэггүйжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан учраас дахин мөргөл дундэгдэхгүй энэхүү төлөвлөгөөг заавал хэрэгжүүлнэ гэдэгтээ туйлын итгэлтэй байна гэсэн байна. Төлөвлөгөөний газрын зурагт нэмж дурдах юм бол далайн иргэн аяллаа жуулчлалын бүс бүхий 180 өндөр барилгатай газар нутаг замун орон сууцны бүсүүд, үйлдвэрлэлийн зохицолбор, даата төвүүд, твшилтэд үйлдвэрлэл, мөн цэцэрлэгт хүрээлэн, хөдөө аж ахуй, спортын байгууламжуудыг хүртэл багтаасан байна. Египтийн хилийн ойролцоо шинэ далайн бонд нисэх онгоцны буудал барихаар төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн Египт Израилийн хил нийлдэг хэсэгт 3 талд нэвтрэх гарцыг байгуулахаар тусгасан байна. Мөн нэмж дуртахад Египт Израилийн хилийн дагуу үргэлжилсэн хоосон зурвас газрыг газрын зурагт харуулсан байгаа нь энхийн төлөвлөгөөнд дурдсан. Израилийн цэргүүд Газад бүрэн аюулгүй байдал хангагдах хүртэл үлдэх аюулгүй байдлын бүсийг илтгэсэн хэрэг байна. Энэхүү нийтдээ сэргээн босголтыг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Эхлээд Рафах хотоос эхэлж хойш Аажмар Газа хот хүртэл үргэлжүүлэх юм байна. Дайнаас өмнө Газын зурвасын хамгийн өмнөд хэсгийн хот болох Рафах хотод ойролцоогоор 280 мянган хүн амьдарч байсан гэдэг. Гэсэн хэдий Израилийн захиралт хяналттай нурангийн улмаас нураалтын улмаас хотын ихэнх хэсэг сүйрч одоогоор Израилийн хяналтанд байгаа нутаг дэвсгэрийн дотор багтаж байгаа. Тэгвэл шинэ Рафахын бүтээн байгуулалтыг 2-3 жилийн дотор дуусгах боломжтой гэж үзсэн байна. Гэхдээ одоо ч бодит нөхцөл байдал дээр гал зогсох хэлэлцээр хэвээр байгаа гэдгийг санах хэрэгтэй. Газын зурвасын Хамас бүлэглэлийн удирдлагатай эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 3 сарын хугацаанд Израилийн цохилтоор 477 Палестины хүн амьсаа алдсан байна. Нөгөө талд Израилийн арим Палестины бүлэглэлүүдийн халдлагын улмаас 3 цэрэг нь ам өргөцсөн гэдгийг хэлж байгаа. Харин нийт мөргөлдөө ихсэн цагаас хойш 2 талд ам өргөцсөн хүмүүсийн тоо хэдийн 71 мянгаыг давсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр ойролцоогоор 1 сая хүн зохих орон гэр байр байхгүй 1.6 сая хүн хүнд төвшний хоол хүнсний дутагдалд өртсөн хүмүүлийн нөхцөл байдал маш хүнд хэвээр байгаа юм. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Давос хотод дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Америкийн ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан байна. Энэхүү уулзалтын үеэр дайны дараах Америк нэгдсэн улсын Украинд үзүүлэх аюулгүй байдлын баталгааны ерөнхий хэлбэр зарчим дээр талууд санал нэгдсэн байгаа юм. Ерөнхийлөгч Володимир Зеленский пүрэв гарагцсан энэхүү чуулганы үеэр мөн илтгэл тавьсан. Энэ үеэрээ Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин эсрэг бодиттой хариу арга хэмжээ авч чадахгүй байна гэж Европын холбооны хэд хэдэн улс орнууд шүүмжилсэн байна. Мөн улс төрийн зориг дутагдаж яана гэж тодорхойлсон байна. Түүний энэхүү илтгэл нь Давост ерөнхийлөгч Дональд Трамптай уулзнаас хэдхэн минутын дараа болсон. Илтгэлийн дараа тэрээр сэтгүүлчдэд ярилцлага өгөх үедээ Украинд үзүүлэх аюулгүй байдлын баталгаатай холбоотой Америк нэгдсэн улстай хамтарсан баримт бичиг бэлэн болсон гэдгийг хэлсэн байна. Мөн түүний хэлснээр Дональд Трамптай хийсэн энэхүү уулзалтын үеэр баримт бичгийн талаар бүрэн тохиролцоонд хүрсэн гэж. Гэхдээ аюулгүй байдлын баталгаанд ямар заалтууд багтсан болохыг дэлгэрэнгүй тайлбарлаагүй. Гэхдээ баримт бичиг бүрэн бэлэн болсон, удирдагчид гарын үсэг зурах, дараа нь хууль тогтоох байгууллагуудаар батлуулахад бэлэн болсон гэдгийг хэлж байгаа юм. Харин дайныг эцэслэх хэлэлцээний тухайд шийдэгдээгүй цорын ганц том асуудал нь газар нутгийн эзэмшлийн асуудал хэвээрээ байгааг хэлсэн байна. Ялангуяа Украин улсын зүүн хэсгийн тухай асуудал яригдж байгаа.
Дональд Трамп Владимир Зеленскийн нарын уулзалтын дараа түүний Дональд Трампын тусгай элч Стив Витков мөн түүний хүргэн Жаред Кушнер нар Москвад Владимир Путинтэй уулзсан. Владимир Путин Америкийн нэгдсэн улсын 3 тусгай элчийг хүлээн авч уулзсны дараа газар нутгийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр урт хугацааны их тайван тогтоох боломжгүй гэдгийг тодруулсан байна. Орос улбаны улс одоогийн байдлаар Украин улсын нутаг дэвсгэрийн ойролцоогоор 20% нь цэргийн эрх мэдлээ тогтоосон байгааг их тооцоолол бий. Хэлэлцээрийн хүрээнд улсын зүүн хэсгийн Донбассын бүсийг бүрэн хяналтандаа авах шаардлага тавьж байгаа. Цаашдын хэлэлцээрийн тухайд Орос улбаны улс болон Америкийн нэгдсэн улсын албаныхны мэдээлснээр Орос, Америк, Украин баасан гарагт Абу Даби хотноо аюулгүй байдлын хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсон байна. Оросын талаас энэхүү 3 талт аюулгүй байдлын хэлэлцээнд адмирал Игор Костиков ахалж оролцох юм байна. Харин Орос улбаны улсын хөрөнгө оруулалтын тусгай элч Кирилл Дмитриев нь эдийн засгийн асуудлаар Дональд Трампын тусгай элч Стив Виткофтэй тусад нь уулзах юм байна. Энэхүү Украины дайныг дуусгах тухай хэлэлцээрөө цааш үргэлжилсээр байна. Дараагийн онцлог мэдээ. Польш улс Балтийн тэнгис дэх Орос улбаны улсын боломжит занал хийллээс сэргийлж хүйтэн дайнаас хойш анх удаа өөрийн тэнгисийн флотын хүчээ огцом нэмэгдүүлсэн хэрэг болж байна. Үүндээ 3 фрегат барьж Шведээс 3 шумбагч онгоц худалдан авахар төлөвлөсөн байгаа юм. Польш улс нь Балтийн тэнгис дэх Орос улбаны улсын цэргийн үйл ажиллагааг эрчимжсэнтэй холбогдуулан хүйтэн дайнаас хойш энэхүү ихээгийн хэмжээгээр тэнгисийн цэргийн хүчиндээ шинжилэл өөрчлөлтийг оруулж байгаа нь энэ. Үүнд Польш улс Гдиня хоттой хамгаалтын зориулалтаар 3 фрегат барьж эхэлсэн байгаа нь. Мөн энэ оны 11-р сард Швед улсаас 3 шумбагч онгоц худалдаж авахар төлөвлөсөн байна. Бусад санаачлалуудын тухайд шинээр тесрэх бөмбөг устгагч онгоц болон аврах онгоцуудыг шинжилэн барих ажлуудыг дурдж болохоор байна. Уг онгоцууд нь үндсэндээ хуучин буюу 1986 оны зөвлөлтийн үеийн шумбагч болон 1970-ад оны 2 Америкийн нэгдсэн улсын фрегат онгоцууд байна. Польш улсын Гдиня хотод бүтээгдэж байгаа Польшийн далайн флотыг сэргээх ажил нь 3.5 тэрбум еврогийн төсөвтэй. Энэхүү ажлыг Польшийн цэрэг зэвсэглийн групп Их Британий батлан хамгаалах компани Babcock-тай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Талууд шинэ фрегатуудыг 2029-оос 2031 онуудад бэлэн болгож албан ёсоор ашиглалтанд оруулна гэж таамагласан байна. Зарим статистикийг харах юм бол Польш улс нь 2025 он буюу өнгөрсөн онд НАТОгийн гишүүн орнууд дундаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хувьар 4.7%-ийг нь батлан хамгаалах салбартаа зориулсан гэсэн үзүүлэлтэд гарч тэргүүлсэн байдаг. Мөн Америкийн нэгдсэн улс бүгд найрамдах Солонгос улсаас цэргийн томид хөөрөмжүүдийг их хэмжээгээр авч мөн Швед улстай хамтран цэргийн бэлтгэл сургуультыг хийсэн зэргийг дурдж байна. 2020 онд Nvidia-гийн хятад дахь салбарын тэргуун асан James Janjun үүсгэн байгуулсан хэмээл оюун ухааны чип үйлдвэрлэгч Moore-Threads гэх компани 2025 онд орлогоо 145-аас 152 тэрбум юан буюу 208-аас 220 сая $д хүргэж өнгөрсөн оны ашигын үзүүлэлтээс 3 дахин өссөн юм үзүүлэлтийг харуулж чадсан байна. Энэ компани нийхүү Америкийн нэгдсэн улсын экспортын хоргийг хоригоос үл харгалзан 4 жил дараалан нийхүү амжилттай бизнес эрхэлж байгаа юм. Хятад улс нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж импортын бараанаас аль болох татгалзах бодлогын хүрээнд хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудаа асар хурцтай хөгжүүлж байгаагийн нэг нь энэ компани болж байгаа. Энэхүү компаниг 2020 онд Nvidia-гийн хятад дахь салбарын тэргуун үүсгэн байгуулсан гэдгээр онцлог. Компанийн хувьд хиймэл оюун ухааны тооцооллын хурд 3D график, дүрслэл, өндөр наривчлалт, видео коочлол, физик симуляц, шинжлэх ухааны тооцоолол зэрэг ажлуудыг дэмждэг өндөр чадвартай чип болон холбогдох бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чиглэлээр мэргэжсэн юм. Тэгвэл энэ 5 гарагт хөрөнгийн биржид явуулсан тайландаа 2025 оны орлого нь 1.4 тэрбум юан буюу 208 сая $д-оос 152 тэрбум юанд хүрнэ гэж хүлээж байгааг мэдээлсэн байна. Энэ 2024 онтой харьцуулахад 231-ээс 247%-аар өссөн үзүүлэлт болж байгаа. Мөн тэдний цэвэр алдагдал нь өмнөх оныхоос 1.6 тэрбум юанаас 950 сая юан болж буурах төлөвтэй. Мөн дашим дуртахад саяхан Шанхай хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд танилцуулан борлуулж эхэлсэн уг компани нь сүүлийн 4 жил дараалан өссөн орлогын үзүүлэлтээр алдагдлаа бууруулж авсан байна. Гэхдээ агтагч зах зээлд нэгж хувьцаагаа 114.2 юанаар санал болгосон байгаа нь оргил үедээ 188 юанд хүрч 502%-аар өссөн юм. Арилжааны хувьцааны үнэ нь 605 юан болж 425.4% өсөлттэйгээр мөн амжилттай хаагдсан байна.
Намаа орлогын өсөлтийг MTTS 5000 чипийн өргөн хэрэглээтэй холбон тайлбарлаж байна. Энэхүү чип нь компани 4-р үеийн график процессорын пинхүү архитектур дээр суурилж өнгөрсөн жилээс эхлэн олноор үйлдвэрлэж эхэлсэн. Энэхүү Mordred сүүлийн 2 сарын хугацаанд хувьцаагаа олон нийтэд танилцуулж арилжааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож Хятадын химэл оюун ухааны чип үйлдвэрлэгч компаниудын игнэнд толгой зохиж яваад энэ. Шинжээчдийн зүгээс Mordred-ийг Nvidia-тай өрсөлдөхүйц хэмжээний Хятадын Nvidia гэгчлэн магтаж байна. Энэ нураа IPO хийсэн эхний өдөртөө ханш нь 5 нугарч өсөн 1 тэрбум гаруй $1 татан төлрүүлсэнтэй шууд холбоотой. Намын иргэн сануулгад 2023 онд Америк нэгдсэн улс Mordred компаниг экспорт хийхийг нь хориглож хар жагсаал буюу худалдааны яамны хоргийн жагсаалтанд оруулж байсан. Одоо ч хэвэндээ байна. Тухайн оны 10 дугаар сард Жо Байдены захиргаа үндэсний аюулгүй байдлын үүднээс хийсэн үйлдэлээ гэж үүнийгээ тайлбарж байсан. SED компани Америк нэгдсэн улсын хоригоос үл хамааран өнөөдөр ч гэсэн амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна. Мэдээ боловч байгаа өнөөдрийн та бүхэн зарим мэдээллийг давчаар хүлээн авна. Өчигдөр Филиппин улсын шүүхээс сэтгүүлч Франч Мэйкомбёг болон түүний хуучин хамтран амьдрагч Мариэл Домеквил нарыг 12-оос 18 жилийн хорих ялыг буюу хуулиар зөвшөөрөгдсөн хамгийн өндөр ялыг орууллаа. Тэднийг терроризмыг санхүүжүүлж хөгүүлэн дэмжсэн ажилд оролцсон гэж бодогджээ. Харин энэхүү шийдвэрийг хэвлэлийн эрхчлөөнд илэрхий халдсан шийдвэр гэж хүний эрхийн байгууллагууд шүүмжилж байна. Хэргийг тодруулбал 26 настай радиогийн сурвалжлагч эмэгтэй Филиппиний Дорно Эрвашес бүсийн мэдээний Eastern Vista захин хэлэлд нийтлэл бичдэг. Түүний нийтлүүдийг коммунист босгочдын талыг барьж босгочдын санхүүгийн холбоонд гар бие оролцсон тусалсан гэж алтныхан буруутгаж байна. Япон улс дэлхийн хамгийн том цөмийн цахилгаан станц болох Кашивасаки Каривагийн үйл ажиллагааг дахин эхлүүлснээс хэдхэн цагийн дараа түр зогсоожээ. 2011 оны Фукушимагийн гамшигаас хойш Японы анх удаа асааж байгаа реактор болох 6 дугаар реактор тохиолын эвдэрлийн улмаас төлөвлөсөн хугацаанаас 1 өдрөөр хоцорч лав гарагт ассан юм. Токиогийн цахилгаан эрчим хүчний компани TEPCO-гийн хэвлэлийн төлөөлөгч Такаши Кабаяши холбогдох асуудлаар хийсэн тайлбартаа реакторыг асаах ажиллагааны үеэр тохиолдол дуурсан. Гэхдээ реактор доктортой хэвээрээ байсан болохыг мэдээлжээ. Судан улсад амьдарч байгаа сургуулийн насны хүүхдүүдийн тал хувь нь буюу 8 сая гаруй хүүхэд боловсрол эзэмших боломжгүй байна. Уг мэдээллийг өчигдөр Save the Children байгууллага Суданд болж байгаа иргэний дайнтай холбогдуулан боловсрол хүмүүнлэгийн хямрал газар авч даамжирч байгаа талаар мэдээлжээ. Уг байгууллагаас гаргасан тайланд 2023 оны 4-р сард Суданд иргэний дайн ихсэн цагаас хойш 8 сая гаруй хүүхэд 500 орчим хоног боловсрол эзэмшээгүйг олон нийтэд дэлгэжээ. Өчигдөр Европын холбооны дипломат хийсэн мэдээлэлдээ Европын холбоо Өмнөд Америкийн орнуудтай байгуулахаар төлөвлөд байгаа чөлөөт худалдааны гэрээг хамгийн эртдээ энэ оны 3 дугаар сард түр хэрэгжүүлж эхлэх магадлалтай байгаа талаар хэллээ. 3 дугаар сарын байдлаар Парагвай улстай эхлэн худалдаа арилжаа хийх төлөвтэй байгаа юм. Хэрэгцээрийг дэмжигчид уг худалдааны хэлэлцээр Европын холбоо болон Америк нэгдсэн улсын тарифын улмаас алдагдсан бизнесийг нөхөх, Хятадаас хамааралтай байдлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Та бүхэн Тэнгэр телевизийн гадаад мэдээний ярианы тайм хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.